Бүр ёо. Юу гэлээ? 19-ийн 1 гэлөө. За бүр дээж ангум гэд киноноос маань илүү өнөөдөр ямар зохиол гарах бол попкорн аваад барыг суугаад үзмээр үйл явдал болж байна. Хамгийн ихэнд юу болсон талаар Норын хэд юу гэж ярьсныг сонсцгоё. Контр тоглоо байжсан. Цэргийн баяр өмнөх өдөр ажлынхаа дараа контр тоглоо байжсан залж. Хаана яаж тэгээ бид нарыг тэнд байгааг мэдсэн бөмбөд шууд бид тэдний сууж исэн өрөөрөө орж ирээд одоо кибер гэмтэгтэй мэцгэлцээс явж гин. Хойшлуулшгүй гормон мөрдөн шалгах үйл ажиллагаа явж байна. Та бүхэн дагаад яваа гэдгсэн. Кибер гэмтэгтэй тэмцэх хилцс рүү чатаар гомдол гаргах чинь одоо манай хийдэг бичлэгээс л хүн амиа оруулах гэдэг нэг гомдол гаргасан. А үүнийг ахлах мөрдөн байцаагч нь өөрөө танилцуулсан. Чатаар хэлсэн гомдлын төлөө шүн байршлыг нь мэдхгүй хүмүүсийг гүйцэтгэх ажиллагаа явуулаад хойшлуулшгүй журмаар барьсан байж тээ. Манай хүн нэг контентэнд орсон л доо. Пүрэг Бата гэд хүний рилд нь мань хүн 18 хоног гээд баримтат кино тун удахгүй гарах гэж байгаа гэж ярьсан. Манай кинон дээр бол амар их юм байгаа. Одоо 14 терабайт 6 бст болж байгаа сонгуулийн процессыг бид нар 18 хоногийн хугацаанд бичиж авсан. Нэр тий. Тэр киногоо нэг хүртлээ жоохон лейлог бичээд тэхэн байчи. Киногоор нэг мөсөн бөмбөгцлээ гэдэг бейс. Киногоор нэг мөсөн бөмбөгцлээ гэдэг бейс. Ингээ ярьсан чинь төд удалгүй бид хэд ч нөгөө киноны талаар маш нууцтай байж байгаа. Айгүй нууц байж байгаа цайхан л дэлгэсэн. Тэгээд тэрнээс хойш 2-3 хоногийн дараа л юм үйл явдал чинь тийм. Офс дээр байсан бүх компьютер, хард энд ирсэн хүмүүсийн бүгднгийнх нь гар утсыг хурааж авсан. Тэгээд хуульч нь болохоор пост хийсэн байсан. Өөрийн 4 цагт мессеж ирсэн байгаа байхгүй. Эрүүгийн хуулийн 19.9-1 улс үндэстний эв нэгдэлтэй холбоотой заалтаар баривчлах зөвшөөрөл хүсэж байгаа юм байна. Тогтоол дээр гарын үсгийг зурснаар баривчилгаа эхлэн гинэ яах вэ гэд улмаа байна нараа ихчээгээ бичсэн байгаа байхгүй. Тэгээ улмаа бол хизээч заяа. 19.9-1 гэдэг заалт байдаг гэдгийг хуульч биш болохоор хизээч мэдэхгүй. Тэр энэ бол үнэн л байж таарна. Үндэсний эв нэгдлийг босниулсан гэж байгаа шүү дээ. Гэхдээ яг ямар үндэсний эв нэгдлийг босниулсан юм болоо? Хэдүүлээд Норгийн хийсэн энийг контентыг харчээ л да. Бүгдээрээ ер нь ил тод бай гэж бодлоо. Тэгэд яг одоо ил тод байдал гэдэг зүйлийг хамгийн сайн хийж байгаа тал нь бол манай эрх хөрөгчд байна. Ковид үеэр хүмүүсийн айдас дээр тулгуурлаж хийсэн бизнес, салхинд хийсгсэн 20 их найдын хулгай бол ил тод байсан. Хамгийн хайртай хүмүүстэйгээ салах ёс ихийг нь хоригдж исэн хөл хорионы журам нь даргын ихнэрт бол үйлчлдэггүй юм байна гэдэг нь бас ил тод байсан. Төвчглийг бууруулах нэртэй олон сайхан нэртэй төслүүд үн хөнгийн автобусны хулгай ил тод байсан. Үндэсний үйлдвэрлэгчид хувийн хөвшил, баялаг бүтээгчид рүүгээ халтсан халдлагууд ил тод байсан. Харин одоо 2024 оны сонгуулиар хил мэдээллийн байгууллагууд нөлөөлөгчид залуусыг худалдаа авж байгаа худалдаа авалт нь бидний нүдэнд ил тод байна. Одоо үндэсний эв нэгдэл гэдэг нь одоо баг манай юм хаашаа. Энэ эрх мэдэлтнүүд нь өөрсдөө үндэстэн юм биш үү баг. Тэ ард түмэн ерөөсөө үндэстэн гэдэгтээ ордгүй юм биш үү. Надад хэрэг бол ерөөсөө ийм зүйлээс л ихсэн. За тэгсэн чинь төд бодолгүй цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийж байгаа байхгүй юу? Хувийн нууцыг задруулах, за мөн захин мөрөөдөө тоглоом зохион байгуулах, гэмт хэргийн тодорхой сэжүүр шинж тэмдэг байсан учраас дэлгэрүүлж ярил иргэдийн мэдээллийг хуулиар цуглуулсан. За мөн тодорхой хэмжээгээр иргэдийг одоо ямар нэгэн байдлаар мөрдөн өшгөх, мэдээллийн цуглуулах, хуулиар эрх чөлөөнд халдах энэ хувийн мэдээллүүдүүд халдсан юм үйлдэл тогтоогдсон. 1 minute 37 seconds later. Одоо шууд ийм зүйл ангаар шалгана эрүүгийн хуулийн дугаар зүйл ангийг зөрчижээ гэх бол боломжгүй шүү дээ. Одоо тэр RSC-ийг гэдэг нь хамс гарч ирсэн. Тэр талаар би мэдэхгүй байна. Утаар ирсэн гомдлын дагуу юм. Иргэн заавал ирж өргөдлөө өгөх ёстой, заавал одоо уцаар ярьж ингэх ёстой гэсэн үг зүйл байхгүй. Захимаар гомдлоо гаргаж болно. Энэ бүр ингээд ямар ч ор үндэслэхгүй зүйлийг ярьж байгаа чинь ямар нэг ёс зүйтэй санагдаж байна хаа. Бүр ингээд ярьж байгаа юм нэ штэ анх баривчилсан шалтгаантай нь юусоо нийцэхгүй л энэ л та. Бүр ямар ч логикийн холбоос байхгүй заяа. Би ийм тэнийг юм болов уу эсвэл эднэр ингээд те ийм тэнийг юм яриад байгаа юм болов уу гэдэг ийм эргэлзээ төрсөн. Тэгээ эргэлзээд бэж исэн чинь Бидний авсан мэдээлэлээр болон урьдчилж хянснаар энэ дунд шалгагдж байгаа этгээдийн 6 дансаар дамжиж ийм гуйлгээ явсан байна гэдэг ийм мэдээлэл байна. Early the next morning. Прокурор байгууллага зөвшөөрөл өгөх юм бол шууд тэр баримтыг гаргав.
Прокурорын байгууллага зөвшөөрөх юм бол гаргаал та. Yesterday. 9.3 тэрбум төгрөг шүү. Мөн энэ мэдээлэл өгсөн хүмүүс дундаас бусдыг амиа хорлоход хүрэх зүйл ангаар энэ зүйл ангаар шалгаж чинь нэг чинь цаана хохирогч байна гэсэн үг шүү дээ. Амиа оролцсон хохирогч байна гэсэн үг. Flashback. Гомдол гаргагч нь одоо манай хийдэг бичлэгээслүүд хүн амиа орлох гэдэг нэг гомдол гаргасан. End of flashback. Энэ зүйл ангаар шалгаж чинь нэг чинь цаана хохирогч байна гэсэн үг шүү дээ. Амиа оролцсон хохирогч байна гэсэн үг. Энд өгсөн мэдээлэл, энд өгсөн үг цэг тасал болгоныхоо төлөө би хариуцлага хүлээнэ. Several days later. Хэрэг дотор ямар баримт байна, ямар ажиллагаа явуугаа тэрийг мөрдөгчөөс юм уу прокуророос өөр субъект уншаад тухайлбал сайд уншаад тэрийг яриад явж болохгүй. 9.3 тэрбум төгрөг шүү. Гэхдээ энэ хүн чинь хийх ажил ерөөсөө бидгүй юм. Ямар ч юм чухал ажил байхгүй, нэг жижигхэн тэ 8 хүнтэй медиа компани зүгээр нэг баривчилсан асуудал дээр мэдээлэлээ зогсож байгааг ингээ хараад what? Тэгсэн чинь хууль зүйн дотоод хэргийн сайд оюун сайхны алтан гэрэлтэй ярилцах гэж байна. Оюун сайхны алтан гэрэл Монгол Улсын засгийн газрын дефакто кассетыг нэвтрүүлэхт ороод ярьж байгаа байхгүй юу? Энэ хүн өөрийнхөө PR-ыг хийгээ яваад байгаа байхгүй юу? Тэгсэн чинь араас нь хуульч ингэж ярьж байгаа байхгүй юу? Тухайн хэргийг шалгаж баримт материалыг танилцаж тэгээд үүргийнхаа дагуу албан үүргийнхаа дагуу олон нийтэд танилцуулах ёстой. Дэрэл албан тушаалтнууд нь хэргийн талаар ярих ёстой болохоос биш үүнээс гадуур хүмүүс нь албаны эсвэл одоо албан тушаалын эсвэл нэр хүндийн байдлаа ашиглаад яриад иж болохгүй. Тэгэхээр мэдээлэлтэй байх ямар ч нөхцөл бүрдээгүй юмн дээр хууль зүйн сайд гарч ирэнгүүтээ баг media attention аваа нас хөөе. Cloud chaser хууль зүйн яамны сайттай байх би like. Тэгсэн чинь энэ хоёроо энэ пост оруулж байгаа байхгүй юу? Хууль зүйн яамны сайд өмнө нь байсан шүү дээ. Тэгсэн чинь мань хүний хэлж байгаагаар цахим мөрийтэй тоглох нь одоогийн хуулиар гэмт хэрэгч биш, зөрчилж биш гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг ямар гэмт хэрэгт буруутхан шалгаж байгаа юм болоо гэдэг асуулт тавьсан байгаа байхгүй юу? Нэг хэвлэл мэдээллийн байгууллагад ажилдаг нэг иргэн цахим мөрийтэй тоглодог бололтой. Тэр сайтынхан бүгдээрээ тоглодог гэж шалгаж байгаа мүү? Тэр нэг хүн хуваараа тоглолоо гэж шалгаж байгаа мүү? Гин бурууг халдаан хэрэглэх нь үндсэн хуулиар хориглогдсон зарчмаа гэж байгаа байхгүй. Тэгэд энэ бүх үйл явдал 3 хоногийн өмнө үндэсний эв нэгдлийг буснуулсан гэдэг хэрэг байсан бол өнөөдөр 3 хоногийн дараа цахим мөрийтэй тоглоом тавуулсан хэрэг болж хувирч ялж байгаа нь 10 хоногийн дараа ямар ч хэрэглүүд тохоод яаж ч өөрчлөгдөхийг өнөөдөр бид нар мэдэхгүй нийгэмд амьдарч байгаа гэдгийг нэгт ойлгох хэрэгтэй. Тийм болохоор бид нар Норгийг баримтат киноныхоо 14 терабайт дүрсээ эргүүлэн автална. Тоног төхөөрөмжөө эргүүлэн автална. Энийг анхаарлаас юусоо гаргаж болохгүй. Энэ цахим мөрийтэй тоглоом гэдэг сэдв тийм үү. Тэгэл тэрний хүн амиа хорлох гэлээ мэлээ гэдэг энэ бүх зүйл чинь үдж байгаа хүмүүсийг талцуулах. За эдгээр чинь угаасаа цахим мөрийтэй тоглоомчд юм бэ штэ гэдэг дүнэлтэнд хүргэнгүүтээ анхаарлыг нь өөр тийшээ явуулах технологи явж байгаа байхгүй. Анхаарлаас гаргах оролдлого хийсний дараа яах юм? 18 хоног гэдэг баримтат киноны дүрс жижиг болохыг ч хинч үгүйсэхгүй байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар хамгийн чухал зүйл нь баримтат киноныхоо дүрснүүдийг авмаар байна гэдэг дээрээ 100% зогсох хэрэгтэй. Сошиалар пост оруулаад, стори оруулаад энэ Норгтой холбоотой мэдээллүүдийг шеэрлж байгаа ч өөрөө үзэл санааны эв нэгдэлтэй байгаа шүү гэдгийг нөгөө нэг талын нөхдүүдэд харуулж байгаа хэрэг байхгүй юу? Дууслаа бид нар үзэл санааны эв нэгдэлтэй байж чаддгийг шүү. Тэ? Чухал юмнууд дээр бид нар эвлэлдэн нэгддэг шүү гэдгийг харуулах хэрэгтэй. Маш олон залуучууд өнөөдөр нийгмийг өөрчлөхийн төлөө өөрийгөө золиослоод Монголд хичээж яваа. Тэр залуучуудын энэ урам зоригийг би мохомооргүй байна. Төрийн талаар ингээл юм хийчих юм бол ингээл баригддсан биш үү гэдэг айдсыг бүтээхийг хүсэж байгаа. Тэр нь бити хуурдаг дараа залуучууд хизээч бити айгаасаа гэж хүсэж байна. Энэ бол айх зүйл ерөөсөө биш. Айх юм ерөөсөө байхгүй. Хэдүүлээ олгуулаа.